баларсан юм бэ? Өчигдөр одоо худалдаа авалт хийхдээ 300 мянган төгрөгөө буруу данс руу хийчих юм аа. Ядчих энэ банк нь хувь хүний нууцын мэдээлэл баримтчиг хувь хүнд өгөх боломжгүй гэддэг. Одоо ч тэгэд над чиг танил талгүй жирийн 1.8 чинь мөнгөө бусааж олж авна гэдэг бараг худлаа юм байна дөө. Баянгол дүүргийн прокурорын газар гинөө. Ийшээ нэг ороод суугаад үзсэн юм билүү? Төрийн байгууллага энэ их ажлын хажуугаар миний алдсан 300 мянган төгрөгийн асуудлыг авч хэлцэх юм болоо да. За юу ч гэсэн нэг ороод үзье. Прокурор уял заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, түүний зөрчигдөхөөс сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авна. Прокурорын байгууллагын үйл ажиллагаа ил тод нээлттэй ямар түргэн шаргаа үйлчилдэг юм бэ? Баянгол дүүргийн прокурорын газар